Хамгаалах малгай, хамгаалах гудал, хамгаалах бүс. Түүний аюулгүй байдал. Ажлын байранд юу юунаас илүү чухал зүйл нь аюулгүй ажиллагаа. Ослоос болж ажилтан гэмтэж бэртээд байх юм бол тэр ажлыг үргэлжлүүлэх шаардлагагүй билээ. Өчүүхэн төдий зүйлээс болж хамгаалах хувцас хэрэглэлийг ашиглаагүйгээс болж ажлын байрны ослын хэмжээ нэмэгдсээр л байх болно. 피해가 더 커지게 됩니다. 즉, Хамгаалах хэрэгсэл нь ослыг гаргахгүй зогсоодог биш ч ослын үед гарах хохирлыг багасгаж тэгснээрээ амь насыгт нь аврах болно гэдгийг мэдэж байх нь маш зохистой юм. Ажлын байранд ослоос болж нас барсан хүмүүсийн судалгаанаас үзэх юм бол хохирогчдын 24% нь хамгаалах хэрэгслийг ашигласан бол амиа аварч үлдэх боломжтой байсан юм а. Ялангуяа барилгын салбарт ажиллагчдын 46%-тай нас баралтын осол нь хамгаалах хэрэгслийг хэрэглээгүйтэй холбоотой болох нь тогтоогдсон байна. Энэ нь аюулгүй хэрэгсэл ямар чухал болохыг та бидэнд харуулж байгаа юм. Хамгаалах хэрэгслийн үндэс болсон хамгаалах малгай. Ой та хоёр. За. Хамгаалах малгайгаа өмсгөж цаатганда хэлээ. Хамгаалах малгай юу? Ой. Захирал чамайг хамгаалах малгай өмсгөнэ. Хамгаалах малгай өмсгүйгээд би бэрдгээс биш, эр бэрдэх юм уу? Ядаргаа тэгдэг юм. Би хэлгээг нь хий хөөе. Бас яагаад хамгаалах бүсээ хэрэглээг байгаа юм бэ? Урдан бүсээ хэл. Ой. Би нэг бийс чадрий. За. Ой, болгоомжтой. Болгоомжтой. Болгоомжтой байл та. Гүй хөөе. Үний идэрхтний хамгийн чухал хэсэг нь толгой байна. Ажлын байранд гарсан ослоос болж нас барагсны судалгаанаас үзвэл нийт 1346 хүнээс толгойдоо гэмтэл аван нас барсан хохирогч нь 30% буюу 405 хүн байжээ. 다른 신체 부위보다 가장 많이 발생하고 있습니다. Энэ нь бусад идэрхтэндээ гэмтэл авч нас барагстаас хамаагүй их хувьтай болохыг харуулж байна. Толгойн гэмтлийн осол аваар нь нэн аюултай бөгөөд ялангуяа нэг л гэмтэл авсан бол эргэж бүрэн эдгэрэх нөхцөл бараг байдгүй тул анхнаасаа сайн сэргийлж хамгаалах нь зүйтэй юм. Хамгаалах малгай нь барилга, үйлдвэр, завууд, уур хай гэх мэт салбарт дээрээс эд материал унаж болзошгүй аюултай газар толгойдоо өмсөж, дээрээс юм унах, өндрөөс ойчих, цахилгаан гүйдэл цахиулах гэх мэт аюулаас ажилтны толгойг хамгаалах үүрэгтэй хамгаалах хэрэгслийн нэг билээ. Хамгаалах малгайны гол үүрэг нь гадны нөлөөний хүчийг сааруулж, толгойд нэрх шууд гэмтлээс урьдчилан сэргийлж хамгаалж өгдөг юм. Мөн хурц зэрэгтэй зүйлийн зүсэлт гэх мэт толгойд учирч болзошгүй гэмтлүүдээс таны толгойг хамгаалж өгнө. 상으로부터 보호해 줍니다. Тэгвэл ажилтан хамгаалах малгай өмссөн ба өмсөөгүй үед гинтийн осолд ямар аюул тулгарх нь вэ гэдгийг дараах бичлэгээс одоо харцгаая. 방송 화면으로 보시겠습니다.
Хамгаалах малгайг зайлшгүй өмсөх ёстой бас нэг шалтгаан нь өндөр шатнаас өксөж буухтай халтарж унснаар толгойдоо хүнд гэмтэл авдаг. Нэгдүгээрт модель нь зөв зохистой хамгаалах малгай өмссөн. Хоёрдугаарт модель нь залхуун хөрсөн юм байлгүй хамгаалах малгайгаа өмссөн боловч бүсийн бүслээгүй байна. Энэ хоёр модель аюулгүй ажиллагааны дүрмийг баримтлаагүйгээсээ болж шатнаас унуул жухам адилхан хэмжээгээр бэртэх болов. Эхлээд хамгаалах малгайг зөв өмссөн нэгдүгээрт модель шатнаас унаад шууд л толгоогоор газар тунлаа. Удаашруулж харах юм бол толгой нь эхэлж газардан бетон шаланд хүчтэй зохигдсон ч хамгаалах малгай ажилтны толгойг хамгаалжээ. Хамгаалах малгайг тайлж үзвэл ямар ч шарах сөргөө цэвэрхэн байна. Тэгвэл хамгаалах малгайгаа өмссөн ч уяаж тогтоогоогүй хоёрдугаарт модель 그렇다면 특권을 매지하는 이번 마네킹은 нүдэрэмхийн зургүй салбайгаад унлаа. 치고 말았는데 Доош унах агшинд хамгаалах малгай нь сугарч 벗겨지더니 нүцгэн толгоогоор бетон шалан дээр хүчтэй унлаа. 치고 말았습니다. Толгоог нь хамгаалах ёстой хамгаалах малгай нь сугарч өөр газар хэвтэнэ. Хоёрдугаарт моделийн байдлыг шалгаж үзвэл хүзүүнээс ахуулаад 70 хүртэл нь хагарсан байлаа. Үнэхээр аимшигтай юм болж шүү. Та бүхэнд одоо нэгэн зэрэг харуулъя. Ийм байсан ч та бүхэн хамгаалах малгайгаа өмсгөхгүй ажилласаар л байх уу? Бүх салбарт зайлшгүй өмсөх хамгаалах гутал. Яава, бэртчихсэн үү? Үгүй. Яагаад хүйз өмсчихсэн юм бэ? Захирал баригдаа загнуулах гэж байгаа юм. Өдрийн цайны цагаар хөл өмөг тоглох гээд л. Тэгсэн ч гэсэн аюулгүй ажиллагаагаа сах хэрэгтэй шүү дээ. Эхлээд тэрдээ юм шиг санагдсан чи өмсөөрэй. Тэгэд өмсөд ирэхээр таслуулчих тийм. За, энийг дуусгах юм чи одоо явж тэрний тагийг авъя. Тэгье. Барьж байгаа. За. Болгоомжтой. Тийш үзье. За тэг яаха. Сайн хараарай. Өргөө. Өргөөрэй. Базара. Гүн олсон яаж гисэн бэ? Зүгээрээ өрг. За ойлголоо. За өргөлөө шүү. За. Өргөөрэй болж байна. Дахиад. Өргөшөө. Алвэ. Яасан бэ? Зүгээрөө. Хамгаалах гутал нь барилгын материал хөлн дээр унах. Газарт байгаа үзүүртэй шовх зүйлд хатгуулах зэрэгээс хөлийг найдвартай хамгаална. Хамгаалах гутал нь жирийн ажилчны аюулгүй гутал гэж байдаг ба гутлын үзүүрийг хугардгүй шавраар хийж уланд нь нэмгэн төмөр хавтан суурлуулж хийдэг болохоор хүнд зүйл унах буюу улнаас хадаас гэх мэтийн зүйл хатгахаас хөлийг хамгаалах үүрэгтэй юм а. 바닥의 못으로부터 발을 보호할 수 있는 것입니다. Хамгаалах гутал нь энгийн хамгаалах гутал. 또는 절연 장화. Усны хамгаалах гутал гэх зэрэг хэд хэдэн төрөл байдаг ба ажлын онцлог нөхцөл тохирсон тусгай хамгаалах гутлыг сонгож өмсөх нь нэн тохиромжтой. 그러면 안전화. Тэгэхээр одоо жирийн гутал, хамгаалах гутал хоёр ямар ялгаатай болохыг дараах бичлэгээс үздэцгээе.
Хөлийг хамгаалах гутал нь хэр найдвартай юм бол? Одоо бүгдээрээ шалгаж үзье. Эхлээд жирийн гуталд өндөг хийхээр харагдах үйс хайчлан өндгөө хийн. 신발 속에 달걀을 넣고 3 метрийн өндрөөс 3 кг жинтэй боулингийн бөмбөгийг унгааж үзье. Хүнд жинтэй боулингийн бөмбөг унахад яах вэ? Эхлээд пүүз. 볼링공이 떠 Боулингийн бөмбөг унахад 납작하게 놀리더니 пүүз юу ч хөө шалчээчихсан байна. 버린 달걀. Нүдэрэмхийн зур өндгөр хагарлаа. 됐습니다. Пүүз өндгийг жаахан ч гэсэн хамгаалж чадсангүй. За тэгвэл хамгаалагч гутал нь яах вэ? Боулингийн бөмбөг унсан боловч гутлын үзүүрийн хамгаалтанд бөмбөг зохигдсон үсэрснээс биш хагарсангүй. Өндгийг гаргаж шалгаж үзвэл ийм байх гэж ямар ч хагарал цууралгүй цэвэрхэн байна. Хамгаалах гутал үзүүртэй харагддаггүй шавар хамгаалалттай тул хүнд юм унсан ч гэмтлэхгүй. 다치지 않는 것입니다. За тэгвэл хадаасны аюулаас хэр хамгаалах бол гэдгийг шалгаж үзэхийн тулд пүүз, сайхан гутал, хамгаалах гутал 를 준비했습니다. энэ гурвыг бэлджээ. Эхлээд пүүз. Сайхан гуталж хадаасанд хүрсэн үгүй юу? Дэндүү амархан хатгадан нэвтүс сүлвэгдлээ. 아찔합니다. 그렇다면 Тэгвэл хамгаалах гутал яах вэ? 호호 Хөөх, 못이 хадаасанд хатгуулах нь битгий хэл харин ч хадаасыг далилгах шинжтэй харагдаж байна. 오히려 못이 Хамгаалах гутал нь иймэрхүү зүйлээс хамгаалж уланд нь тусгай төмөр хавтан хийж өгсөн байдаг тул 1100 кг жинтэй ачаагаар хадаасыг зогсон ч нэвтэлж чадахгүй. kg의 하중으로 못을 찔러도 바닥이 뚫리지 않는 것입니다. Ганцхан хамгаалах гуталтай байхад л хөлөнд учирч болох аюулаас хамгаалах боломжтой юм. Одоо хөлний гэмтлээс айх хэрэггүй болжээ. Жирийн гутал өмснөөс жаахан тэртэй байдаг ч өөрийн аюулгүй байдын төлөө байнга өмсдөг. Аюулыг зайлуулдаг сайхан хэд хоногийн өмнө би хөлн дээрээ багаж унгаагаад хөлөм нь яагаад ч тиймээс хамгаалах гутлыг заавал өмсөх шаардлагатай. Хамгаалах гутал өмсөөгүй байсан бол сүйд болох байсан баг шүү. Өндрийн ажилд зайлшгүй хэрэглэх хамгаалах бүс. Нэрээ одоо цагт сайхан дарастай газар олоход хэцүү болсон цаг шүү. Өчигдрийн уусан дарс сайхан амттай байсан шүү. Сайхан амттай байгаад ямар хэрэг байх вэ? Шаардаа дотор авах юм болох. Шахсан юм шиг уугаад байсан гэж. Тэрнээс гадна манай эхнэр зурагтнаас үдсэн юм байлгүй дээ. Намайг харахаараа Ким жолоо жолоовэр хурдл гэдэл. Царайгаа хүртэл хачин болгож ирээд намайг дандаа зардаг болоод байна. Бас тийм нэвтрүүлэг гардаг болоо юу? Хийх юм олж ядсан хүмүүс л тийм хий суудаг бах таа. За тэр чих уу. Яриагаа болоод гарч ажиллаа хийвүлээ. Яасан? Йой. Үгүй ийм урд нь уу? Ганц тамхи татчаад гарья. Өө би гараад машинаас тамхи аваад ирье. Тэгээд 야. Хүн жолооч би ирлээ. за наашаа гараад ир. Болгоомжтой. Инхүү. 아이고. 옳소. Дaalю. 아이고. Ингүүд яаж байна? Датараа илүү. Болсон уу? За. Боллоо. Энэ болсоо.
Харин энэний өндөр нам таараагүй. Тэрийг очиод сул та. Тэгээ Болгоомжтой. яавал гэж дээ. Босно уу? Дахиад яага. За. Залуу. Заавал. Одоо тийш нь зөөж угаад нөгөө талыг хий. Чи ганцаараа буучих. Оо, Ганцаараа буучихаа. би бууга зөөчих юм. Тэгээ. Залах уу гэдэг нь. Заавал. Сайхан л байж тээ сүртэй гэдэг нь. Сайн барьж байгаа. Ойлголоо. За татлаа шүү. Сайн барьээрэй. Ой, наадах чи ямар ч инээдтэй биш байна. За юу. Унчва, сайн барьээрэй. Ойлгоо. Унах аюултай өндрийн осол нь барилгаас гадна аж үйлдвэрэл, тээвэрлэлт, цэвэрлэгээгээд бараг л бүхий салбарт гардаг ослын нэг юм аа. 거의 모든 업종에 걸쳐서 존재합니다. Ажил дээр осолдон нас барагчдын 30% нь өндрөөс унан нас баржээ. 하고 있는 실정입니다. Ажлын үед өндрөөс унах аюулаас урьдчилан сэргийлэхийн тулд хамгаалагч тор, 계구부 덮개, нүх таглагч гэх зэргийг урьдчилан хийж гарч болзошгүй аюулаас сэргийлэх ёстой. Ажлын явцад хамгаалах бүсийг зайлшгүй хийж бэхлэх нь өндрөөс унах аюулаас өөрийгөө урьдчилан сэргийлж чаддаг юм. Хамгаалах бүс нь ажилтныг унах үед газар үнэн осолтгоос урьдчилан сэргийлэх ба үүнтэй зэрэгцэн ажилтны бие тулгарч болзошгүй хүчний гэмтлийг хааж өгдгөөрөө онцлогтой билээ. 경력을 완화시킬 수 있는 구조와 성능을 갖춰야 합니다. Бүсэн хэлбэрийн хамгаалах хэрэгсэл нь нуруу болон гэдэсэнд хүчтэй цочрол учруулснаар гэдэс нурууны дотоод гэмтлийг учруулж болзошгүй гэж тогтоогдсон байна. 나타났습니다. Би энэ үйлдвэрийн машин техник засдаг засварчны ажил хийдгээ. Би 5 метрийн өндөрт ажиллахдаа залхуураад хамгаалах хэрэгслээч зүгээгүйгээр ажиллаа эхэлсэн. Бас хамтран ажилладаг найз маань өндрийн ослын хамгаалагч тор сэлтийг урьдчилан хийгээгүй байснаар би ажиллаа хийж явахдаа хайлтарч унсаа. Хамгаалтын бүс зүгээгүй байсан болохоор мэдээж тэр чигтээ доошоо унсалдаа. Тэгээд одоо нурууны яс маань бараг бүгд хурсаа. 12 нуглаа яс бэртэлтэй гарсан. Тэрнээс үүдэлтэй нурууны зөөлөн эдэс дотроосоо гимтсэн. Бас өвдөг маань гэмтэлтэй байгаа. Хамгаалах хэрэгсэл хамгаалах бүс байсаар байтал залхууран алийн ч хэрэглээгүй. Халуун байсан учраас хамгаалах малгайгаа тайлчихсан байсан юм л да. Өөрийнхөө төлөө хамгаалах бүх эд хэрэгслээ ашиглан ажиллах нь өөрт чинь болоод танаа гэр бүлд чинь хэрэгтэй гэдгийг илээ би энд анхааруулж хэлмээр байна. Хамгаалах хэрэглэснээр үйлдвэрийн зориултыг ашиглах ёс мэргэжилтэд тохируулан хэрэглэж хэрэглээгүй ажилласан нөхцөлд хуулийн хариуцлага хүлээх журамтай байдаг. Түүнчлэн хамгаалах хэрэгслийг хэрэглэж гэмээн гэр бүл болон өөрийн аюулгүй байдлыг мөн хамгаалах юм аа. Өндрөөс унах, дээрээс эд материал унах гэх мэт ажлын байранд ихээр гарч болзошгүй нөхцөлд ажилтныхаа амь насыг хамгаалж гар цохирлыг багасгахын тулд хамгаалалтын хэрэгсэл өмсөж хэрэглэх нь хамгийн зөв зохистой арга билээ. Хамгаалах учиртай гэсэн бодолтойгоор өөрөө болон гэр бүл, найз нөхдийнхөө төлөө хамгаалалтын хэрэгслийн утга учирыг дахин санаж зайлшгүй хэрэгжилж заншиж сурах нь тохиолдож болзошгүй том аюул ослоос урьдчилан сэргийлэх болно гэдгийг мартаж болохгүй.